За 31 нь болохоор функц ийм хамгаалагдаад уламжлалт 2-ыг орлоход 3 байдаг юм бол энэ квадрат 3 гишүүнтэй болгоно. За бидэрт манай анхны функц маань квадрат 3 гишүүнтэй гэж өгнө чинь ax квадрат нэмэх нь bx нэмэх нь c хэлбэртэй байгаа гэсэн үг. За эндээс уламжлалт 2-ыг орлоход 3 гардаг гинэ. За тэгэхээр бүгдээрээс уламжлаваад тэгэхээр a гүрчг нь x квадратаас 2x нэмэх нь b гүрчг нь x. X уламжлалт 1. За эндээ бүгдээрээ 2-ыг орлуулсан чинь 2a гүрчг нь 2 гэсэн чинь харин 3 гарна гинэ. Тэгэхээр 4a дээр нэмэх нь b маань 3-тай тэнцүү авах нь гэдэг. Эхлээд нэг a b-ийн хамгааллыг гаргаад авчээ. Даан бүгдээр яасан гэсэн чинь эндээ орлуулчих. За энд болохоор юу болох юм гэсэн чинь x-с хасах нэгийг гүрчг нь f функцийн уламжлал гэдэг бол ax квадрат нэмэх нь bx нэмэх нь c. Биш уламжлалт тавьжтэй. F уламжлал бүгдээр нь олцсон шүү дээ. 2ax нэмэх нь b гэд энийг орлуулчихна. Тэнцүү 2-ыг хүчин манай f от x маань болохоор ax квадрат нэмэх нь bx нэмэх нь c нэмэх нь x-с хасах нь 3. За энэ ингэж орлуулахаар ийм байх а b c болох гэж байгаа гэсэн үг. За энийг болохоор бүгдээр бас янз бүрээр хийж болох юм. Уламжлалтаа 2-ыг орлоход 3 гэсэн шүү дээ. За тэгэхээр эндээ тэрийг бас ашиглаж болно. Эсвэл энд ингээ харсан энэ хоёр юмны өрсөлдөхүүн байна гэдэг чинь юу гэхээр манай энэ олон гишүүн чинь бас нэгт хуваагдана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөлдвөл би энд хоёрлолт нэгийг орлуулахаар уртлын хэсэг маань тэг болоод арийнхтаа нэгийг орлуулахаар a b c маань энэ чинь нэгийг орлууллаа. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг хэрэг 2a 2b 2c хасах нь 2. Бүгдийг 2-т авчнаа. Тэгэхээр a b c хасах нэг буюу эндээс манай a b c 3-ын нийлбэр маань 1 байх хэрэгтэй гэж. За нэг юм гişл гарч байна. За даан бүгдээр явах гэсэн энэ бол 2 олон гişүүд тэнцүү юм байна. За тэгэхээр ингээд үржүүлээд задлж тий. За одоо бүгдээ энийг энэ доор задлах гэж байгаа шүү. За хаалтаа задлахаар 2ax-ийн квадрат нэмэх нь xb хасах нь 2ax хасах нь b. За нарын энийг задлуул юу болох юм гэсэн чинь 2ax квадрат нэмэх нь 2bx нэмэх нь 2c нэмэх нь x-с 3. За энэ хоёр бол гişүүд тэнцүү гинэ. Тэгэхээр юу гэсгээр 2ax квадрат нэмэх нь эндээс x-ийг хаалтнаас гаргачихаар b-гээс хасах нь a хасах нь b. За энэ болохоор 2ax квадрат энэ нэрээс x-ийг хаалтнаас гаргаж. Тэгэхээр 2b дээр нэмэх нь 1. За сул тань болохоор энэ хоёр юм шүү дээ. 2c-гээс хасах нь 3. За энэ хоёр олон гишүүн тэнцүү байна гэдэг чинь x квадратын функцент. За энэ хоёр тэнцүү байна. X функцент b-гээс хам 2a маань 2b дээр нэмэх нэгтэй тэнцүү юм байна. А сул тоо маань нэгтэй тэнцүү байна. За эндээс юу гэсэн үг хэрэг x квадратын тэнцүү байгаа юм чинь x функцент b-гээс хам 2a нөгөө талын 2b дээр нэмэх нэгтэй тэнцүү юм байна. А манай сул тоо хасах байна. Сул тоо 2c-гээс хам 3-тай тэнцүү байна. За дээр чинь би энэ хоёр илэрхийлэл олцсон байгаа шүү дээ. За эхлээд юу боллоо? 4a дээр нэмэх нь b-ийн 3-тай тэнцүүгээд хамгийн эхлээд уламжлал аваад 2-ыг орлуулсан. За тэгсэн чинь энэ дээдлийн энэ хоёр эмхтэй тэний иш гарахаар чинь хасах 2a-гаас хасах нь b-ийн тэнцүүний юм байна. Энийг энэ доотлын энтэйгээ зөв авч хоёлаа a b-ээр илэрхийлэгдсэн биш. Тэгэхээр 4a дээр нэмэх нь b-ийн 3 юм байна. За ингээд хооронд нэмчихээр 2a b-нүүд нь стад 4. Эндээс манай a нь 2 юм. За а нь 2 гэдэг болсон чинь b-г олохын тулд бүгдээрээ энэ дээр энд орлуулчих. Тэгэхээр 4a дээр нэмэх нь b нь 2 тэнцүү 3. Гэхдээ a-гийн хооронд тавьж байгаа шүү дээ. 4-ийг үрчих нь a маань 2 нэмэх нь b нь тэнцүү 3. Тэгэхээр b-г болохоор 3-аас 8 гэхээр b маань хасах 5 байна. За c-гийн хаана болох юм гэж за энд орлуулчих бүгдээр. Тэгэхээр хасах b гэхээр нэмэх 5 2c-гээс 8 болоод 2c маань 2c-гээс 3 болоод за хасах 3 нөгөө ташаад 8 болоод c-г олсож 4. Тэгэхээр биднээс олох гэж байгаа нөгөө f от x квадрат функц маань ax квадрат b маань хасах 5x c маань 4. За ингээ болчих. Тэгэхээр дээр би нэг юу ерөөсөө ашиглаагүй те. Өөрөөр хэлбэл энэ гүнэлбэр нэг
дээр орлуулад энэ 3-ын нийлбэр энэ 3-ын 96-аас тагсаад 1 гэхээр мөн байна. Тэгэхээр манай олгож байгаа квадрат болон гишүүнт маань энэ байжээ. За компани ашиг PX нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тоон X-с хамаарат ийм томьёогоор өгсөн байна. За тэгэхээр манай ашиг нь ийм томьёогоор өгсөн биз дээ бүтээгдэхүүн X-с хамаарат. За тэгээ бүгд хамгийн их ашиглахын тулд хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байх хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ X-ийн үед манайхын яасан гэж чинь доош харсан параболаахгүй. Тэгээ хамгийн их утга гэхээр оройн зэг дээр аав тий. Экстрем зэг нь манай оройн зэг гэсэн үг. За тэгсэн чинь энэ ашигын функцээс уламжлалыг олж ихээр за тэгэхээр эндээс бүгд уламжлал авнаа. Тэгэхээр хасган 4x дээр нэмэх нь 100. За тэгэхээр би нөхөн энэ 4 энэ 1 байсан биз дээ. Тэгээ нэг тэгтэд зүлэхээр x тэнцүү 25. Одоо манай парабол бол оройн зэг гэсэн үг. За тэгэхээр эндээс 25 бон ер нь аль өсөхөр уламжлал авах тэгэхээр энэ экстрем зэг гэсэн үг тий. Тэгэхээр эндээс манай эндээс 1000 тэрийг авъя л да. Тэгэхээр хас төрийг 1000-аар үсгэр чинь бар хасах 100-аас хамаагүй багтаагаар ш хасах. Тэгэхээр энэ нэмэх юм байна. Тэгэхээр өсөөр манай функц 25 төсөө тэгээ буурж байгаа бо энэ бол ер нь максимум утга гэсэн үг. За бүгдээр тэр нөхөх тест бодож байгаа болохоор цааш нь хөгжлүүлээ. За эндээсээ 2 дугаар хэм бий уламжлал гинэ. За 2 дугаар хэм бий уламжлал авсан чинь энэ маань хасах дөрөв гарна. Өөрөлдвөл энэ нөхөх юм маань хасах дөрөв юм байна шүү дээ. Тэгээ энэ нь тгээс бага тул гэсэн үг. За энэ хасах тооц тгээс бага тоог учраас манайх энэ маань өөрөлдвөл энэ нөхөх юм нь тэг гэсэн үг шүү. Тгээс бага тул энэ цэг дээр хамгийн их утга авнаа гэж. За тэгэхээр одоо эндээс бүгд яах юм гэсэн чинь энэ манай энэ ариун цэг бас яг энэ функц байна. За 2 дугаар юм боломжтой болсон чинь хас дөрөв гарна гэж манайх энд хэрвээ 2 дугаар юмбийн уламжлал нь тгээс их тав бол манайх юм хотгор функц гэдэг. Тэгэхээр манай 2 дугаар юм уламжлал нь хасахтай юм чинь бол юм гүдгэр функц байгаа. За тэгээд энэ маань тгээс бага учраас гэхээр одоо энэ хасах гарна гэдэг чинь одоо 2 дугаар юм уламжлал эндээс л манайх ашиггүй болоод эхэлнэ гэсэн үг тий. За функцийн хамгийн их утга авах цэг нь болохоор эндээс хэд болох вэ гэхээр эндээс цааш нь өгөх юм байхгүй юм шүү дээ. За өөрөлдвөл энэ чи яасан гэж манайх энэ А маань 4 гарцсан, Б маань 1 гарцсан, энэ CD нь болохоор 25 гарцсан, E нь бас 4 гарцсан. G-ийн тгээс багтвал хамгийн функц авнаа гэсэн хамгийн утга нь алгадтай хамгийн утга олъё. Бүгдээ яасан гэсэн чи яг 25 бүтээгдэхүүн үйлдвэрлэх үед хамгийн утга авах гэсэн шүү дээ. Тэгэхээр чи 25 орлуулчих хас 2-ыг 30 нь 25 нэмэх нь 100 30 нь 25 хасах нь 500. Тэгэхээр эндээс энэ маань хасах 50-ын хэр нийлэхээр хасах 100 гэсэн үг. Тэгэхээр 130 нь 25-аас хасах нь 100 буюу 2400-ийг хамгийн их орлого нь бол 2400 хизээ гэсэн чинь энэ маань 25 үйч үү. Энэ үгүүлбэрийн цаашаа ингээд дутуу явцсан байна. За 33 нь за 10 радиустай бөмбөрцөгт багтсан квадрат зуртай. Нэг параллелипед гэнэ. За 10 радиустай ийм бөмбөрцөгт багтсан квадрат зуртай параллелипед. За багтсан гэхээр манай бүх ирмэг маань энэ бөмбөрцөг дээрээ байгаа гэсэн үг шүү. За 10 радиустай бөмбөрцөг гэхээр радиус нь 10 гэдэг утсан. Тэгээ квадрат зуртай гэсэн параллелипедийн суурийн талыг нь А гэнэ. За А-г. Тэгээд А талтай квадратыг багтаах тойрог. Тэгэхээр А талтай квадратыг багтаах тойрог гэхээр энэ суурийг за дээрс нь харчих. Суурийн тухай ярьж байгаа те. Суурийн квадратыг багтаах тойрог радиус нь болно. Тэгэхээр бүгдээрээ энийг болчих. Тэгэхээр энэ манай юм чинь өөрөлдвөл энэ диагонал нь яг диаметр болчихно. За энэ тойргийн радиусыг олгосон. Тэрийн бүгдээрээ энэ өвдлөөр нь бит тэмдэглэг юм шиг. За би энэ зүгээр жижиг эр буюу гэ 2 эргэж суурийн квадратыг багтаасан тойрог штэ. Тэгэхээр эндээс 2 эр квадрат нь тэнцүү А-гийн квадратын нөх нь А-гийн квадрат. Тэгэхээр эн чинь 4 эр квадрат нь тэнцүү 2А квадрат болоод эндээс эр квадратаа болохоор 2А квадратыг хавах нь 4, 2 тоолчаар А квадратыг хавах нь 2. Тэгэхээр манай суурийн радиус нь А хуваах нь язгуудар 2. За ингээд энийгээ хосомгоор нь урчилсан байна. Тэгэхээр язгуудар 2-оор урччихэр 2-ны язгуудар 2-ыг бүртгэн А. За тэгэхээр миний нөхөх эхний тоо маань 2-ын тоохны. За цаашаа параллелипедийн эсрэг
ирмгүүдээр байгуулагдсан тэгш өнцгтийн суурь урбал параллелепипедийн эсрэг ирмгүүдээр байгуулагдсан тэгш өнцгтийн суурь нь гэж сайн энийг хэлж байгаа. Энэ маань зөв хоёр жижиг эргэж энийг хэлэх байх шүү. За суурь нь параллелепипедийн эсрэг ирмгүүдээр байгуулагдсан тэгш өнцгтийн суурь нь болохоор энэ урбал энийг хэлж байгаа шүү. За тэгэхээр урбал манай энэ маань юу юм гэсэн чинь за энийг D-г нэрлэж байгаа. Манай энэ D чинь болохоор суурийн диаметр байхгүй 2R буюу 2-ыг хүчин язуудар 2А хуваах нь 2 гээд манай суурийн диаметр нь язуудар 2-ыг урьдчилан А суурийн багтаасан тойргийн диаметр нөгөө талаас энэ тэгш өнцгтийн суурь дээр байгаа тал нь энэ язуудар 2А болчихно. Бөгөөд диагоналууд нь бөмбөрцгийн диаметр болно. За тэгэхээр энэ диагонал нь нөгөө диагонал нь чадлах шүү дээ тэгш өнцгт. Энэ маань манай диаметр болно гэж энийг хэлдэг. За яг тэгвэл бүгд тэр энэ маань квадрат суурьтай учраас энэ маань манай энэ бөмбөрцгийн хамгийн том радиустай тойрог дээр оршин тэ. Тэгэхээр энэ диагонал маань манай яг бөмбөрцгийн диаметр буюу 2 том R. Тэгэхээр надад радиус нь 10 гэдэг өгсөн чинь энэ маань 20 болно. За тэрийн энэ ч 20 болно гэдэг хэлсэн байна. Тэгээ эндээс параллелепипедийн өндөр нь за параллелепипедийн өндрийг болох юм байна. За параллелепипедийн өндрийг бүгд ааш гэж. За аашийг яаж л гэж энэ ааш. Тэгэхээр бүгдээрээ энэ гурвалжин дээр Пифагордно. Тэгэхээр аашийн квадрат нь диаметр буюу диагонал энийг квадратаас хасах нь суурийн диагоналын квадрат. Тэгэхээр 4R квадратаас хасах нь манай энийг юм болчихно. Язуудар 2А-гийн квадрат. Тэгвэл надад радиус нь өгцсөн. Радиус нь 10 урттай гэдэг. Тэгэхээр 4-ийг бүрчгэн 100 хасах нь 2А квадрат. Тэгэхээр эндээс 400-аас хасах нь 2А квадрат. Тэгээ эндээс аашаа олсон чинь язуудар 400-аас хасах нь 2А квадрат. За тэгснээр манай энэ бүглэхийн маань 4 юм биш үү? 400-аас хасах нь 2А квадрат буюу энэ маань 4, энэ маань 2. За иймд манай эзлэхүүн нь гинэ. За одоо бүгд параллелепипедийн эзлэхүүний хамгийн их болох гэдэг шүү дээ. За параллелепипедийн эзлэхүүний болохдоо суурийн талбайг өндөр өөрчлөлт. Манай суурь маань А талтай квадрат шин. Тэгээ өндөр өөрчлөлт. Тэгэхээр А квадратыг чинь бүгд аашаа 400-аас нь 2А квадратаар илэрхийлсэн. За одоо энэний хамгийн их тох эндээс уламжлал. За уул би дотор нь оруулаа авчмаараа тэгвэл амар. Гэхдээ бид нөхөх тест бодож байгаа учраас яг энэ дагуу нутахын тулд энэ тос пресс навцсан байна. За тэгэхээр одоо бүгд эндээс уламжлахаар үржирийг уламжлаа. За эндээс уламжлахаар чинь 2А үржих нь манай энэ язууртай илэрхийлэл 400-аас нь 2А квадрат. За одоо нэмэх нь одоо энэ язууртай илэрхийлэлээс уламжлахаар эхлээд зэргээс нь 2-1 зэрэгтэй юм чинь 2-1-ийг урагшаа гаргаад тэгээ бүгдээрээ зэргээс нэгээс гарч нь хас 2-1 давхар функц ч бүгдээр дотор талаас уламжлах эндээс. Тэгэхээр энэ маань 400 чинь 0 юм чинь хасах нь 4А. За энийг юугаар болчих гэж А квадратаар хурцлаа. За энийг эмхтгэнэ. За энийг үржүүлэхээр 2А үрчин язгуурын дор 400-аас нь 2А-гийн квадрат. За энэ хоёроо хураачаар хасах нь 2А-гийн куб. Хуваах нь хөвд маань хас 2-1 зэрэгтэй юм чинь хуваар дор ороод 400-аас нь 2А квадратын 2-1 зэрэгтэй гэсэн язгууртай гэсэн үг. За ингээд энийг идэхтэй зөвлөнэ. За ижил байр өгөхөөр эндээс юу болох юм гэсэн. За энэ уламжлалаа яг энэ хэлбэр нь бас нөхцөн биш бүгд харъя. Тэгэхээр энэ маань 2А 400-аас нь тэгээд оюунд нэмэгдсэн байна те. Тэгээ 2 онтолцсон бооз. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бүгд нөхөхдөө энийг ингэх юм байна. Энэ хасахын энэ тавиад нэмэх нь тавьчих. Тэгэхээр маань нөхөх гэж байгаа нөгөө тэр саяны D-ийг 2 онтолтой байснаа да. Энэ маань хасах 2 юм биш үү. Тэгэхээр энэ D-ийг нөхөх юм нь хасах 2 юм. За одоо ингээд ижил хоёроо тэгтээ зөвлөхээр энд язууртаа өгч шүү дээ. Тэгэхээр 2А үрчин 400-аас нь 2А квадрат язууртыг өөрөг нь өөр үгээр язгуурлалаа. Хасах нь 2А куб, хуваах нь 400-аас хасах нь 2А квадрат тэнцвүүдийг. За тэгтээ зөвхөн бодох хүртүүлэл тэнцвэл шүү дээ. За тэгээд дээрээс 2А хаалтнаас гаргачихъя. Тэгэхээр 400-аас хасах нь 2А квадратаас хасах нь А-гийн квадрат үлдэх юм байна. За тэгтээ зөвлөхээр 2А тэнцвүүдийг А нөгөөт нь болохоор 400-аас хасах нь
3А квадратын тэг. Тэгэхээр эндээс чи А тэнцүү тэг болоод эндээс бүгд А квадратыг болохоор 400 хуваах нь 3. Тэгэхээр манай А маань нэмэх хасах 400-аас илэрхээр 20. Тэгээ 3-аас нь язгуудар 3 болчихно. За энийг гаргах яасан бэ нүү харъя. Тэгэхээр одоо бүгдээрээ тэгтээ тэнцүүлээд гээ сайн энэ том нь гарчиж штэ. За тэгэхээр сайн энэ том маань 20-ыг хуваахны язгуудар 3. Тэгэхээр манай энэ бүглэх энэ маань F-ийн шилэл 2 юм байна штэ. Энэ 3 юм байна. За одоо тэгээ хамгийн их тоолго болчих юм байна. За тэгэхээр одоо яагаад энэ 3-ын тэр нэмэх нь хамгийн бага утга болохоор байгаа юм бэ гэсэн чинь за ингээд би тос бүрийн тэгтэн зүйлс утгаа ингээд тавилаа. За завсарт хуваалаа. Одоо уламжлалт тэмдэг тодорхойлоод өсөх бурах цэцэр олъё. За яг юм дээр бол ийш тэр бол ингэж авахгүйгээр бүгд илүү хурдан бодож болно шүү зэ. За тэгэхээр одоо би тэмдэг тодорхойлно. Уламжлалт дээр энэ бол угаас тэгсэн чинь шаардлагагүй энэ дээр л тодорхойлж гэсэн үг шүү дээ. За тэгэхээр бүгдээрээ тоо аваад орлуулж болно. Эсвэл ингээ хоёр өртгөн байна. Өртгөн тус бүрийн А-гийн хамгийн их зэрэг мөнгө коэффициентийн тэмдгийг гарч энэ нэмэх энэ чи хасах 3А квадрат хасах. Тэгэхээр энэ талаас хасах юм байна л да. Эсвэл тоо аваад орлуулж байгаа. Одоо эндээс ч юм нэгийг авч шít. Нэг хор нэмэх юм байна. Нэгийг орлуулахаар энэ чи нэмэх гэхээр энд нэмэх байна. Тэгээ шийд тагсч гараагүй юм чинь тэмдэг нь сөөлжлөн. Тэгээ одоо эндээс би юу гэж хэлэх гээд байгаа хэрэг манайх энэ функц энэ өсөөд тэгээ хасах чинь буураад нэмэх юм чи өсөөд тэгээ буурсан байна. Гэтэл бүгдээр энэ чинь А чин квадратын талыг илэрхийлж амж хасах хэсгийг тооцохгүй шүү дээ. Тэгэхээр энэ хэсгийг л тооцсон. Тэгэхээр энд манайх өсөөд буурч юм чи яалчгүй энэ дээр хамгийн хөтө авч байгаа юм. Аа нь 20-ыг хуваахны язгуудар 3-ыг манайх яг хамгийн хөтө авч байгаа юм. За одоо их хамгийн хөтө ол гэсэн. Тэгэхээр эзлэхүүндээ бүгд А-гийн оронд 20-ыг хуваах нь язгуудар 3-ыг орлуулад хамгийн хөтө болох нэ. За эзлэхүүн буюу уламжлал авахаас өмнөх энийг хэлж байгаа шүү дээ. За эндээ орлуулна гэсэн. Орвол А квадратыг үрчгэн манай эзлэхүүн маань А квадратыг чинь язгуурандор 400-аас хасах нь 2А квадрат. За мөн байна хараадах. 400-аас хасах нь 2А квадрат манай эзлэхүүн маань. За тийм байна. За тэгэндээ одоо А орлуулж байна. Тэгэхээр А квадрат тэгэхээр 400 хуваах нь 3, язгуурын дор 400-аас хасах нь 2-ыг чинь А квадрат тэгэхээр 400 хуваах нь 3. За тэгэхээр эндээс манай яг хамгийн их эзлэхүүн маань 400 хуваах нь 3. Энэ дээрээс хоёулангаас нь 400 хаалгаас гаргач л та. Тэгэхээр нэгээс нь 3-ны 2 юм биш. Тэгэхээр энэ маань 3-ны 400 хүрчгийн язгуурандор 3-аар ижил хойрохоор 400 хүрчгийн 3-ны 1 юм байна. За эндээс манайх 400 хуваах нь 3. За квадрат гэсэн мэт. За чивэнд юм хараадах. А квадрат. За мөн байна. За тэгэхээр 400-аас 20 гараад энэ 3 нь язгуудар 3. Тэгэхээр хариу нь 8000-ыг хуваах нь 3 язгуудар 3 юм байна. За ямар хэлбэртэй тавьсан байлаа бүгд харъя. Тэгэхээр энэ А8000-ыг хуваах нь энэ куб зэрэгтэйг тавьсан юм шүү. Тэгэхээр би одоо энийг юу гэж бичих вэ гэхээр нөхдөст нь зориулаад 8000-ыг хуваах нь энэ маань язгуудар 3-ын куб юм биш. За эндээс ингээ бүгдээрээ нөхөх үсгнүүдээ олоод авчнаа. За 34 дээр болохдоо танилцъя. Тойргийн радиус R нь хугацаанаас хамааран өгсөн байна. За тойргийн талбайн өөрчлөлтийн хурдыг л бүгд 2 үед олох гэдэг юм байна шүү дээ. За тойргийн талбай нь буюу энэ А яагаад талбайг ингэ тэмдэглэсэн бэ гэхээр ингэ талбай гэсэн үгийг товчлоодсон байна. Тэгэхээр тойргийн талбайг дугуйн талбайг бүгдээ PR квадрат гэж болно. За тэгэхээр одоо энэ манай R нь цаанаас А-гаас хамаарсан байхгүй юу? Тэгэхээр би одоо талбайн хугацаанаас хамаарсан өөрчлөлтийн хурдыг олно гэдэг маань талбайнаас хугацаагаар уламжлав. За тэгсэн чинь манай энэ А маань R-ээр хамаарад R маань цаанаас T-гээс хамаарсан. Тэгэхээр бүгдээр эндээс юу гэсэн үг вэ гэхээр эхлээд А-гасаа R-ээр авсан уламжлалыг аваад дараа нь бүгдээрээ радиусаасаа T-гээр хамаарсан уламжлалыг авах. Бол давхар функц учраас шүү дээ. Эхлээд радиусаас уламжлаад дараа нь радиус маань T-гээс хамаарсан байгаа учраас ингэ авчиж байгаа. За тэгээд тэнцүү. За одоо бүгд ихнийх нь яасан гэсэн чинь энэ юунаасаа талбайнаасаа R-ээс хамаарсан уламжлаа. Тэгэхээр P хүрч нь R квадратаас авахаар 2R болж байна. Тэгээд орбол радиусын хугацаанаас хамаарсан уламжлал.
энэ нөхөх мадагаад байгаа. Тэгэхээр энэ хоёр болчлоо. За дараа нь өгцөн нөхцлөөс гинэ. Энэ үнийг орвол бүгдээ ээрийн тэгээс авсан уламжлалыг за энэ тусна ингээ авч. Тэгэхээр үрбэл ээрээс тэгээр авсан уламжлал гэхээр манай радиус маань ингээд өгсөн баа штэ. Эндээсээ уламжлал он тэгээр. Тэгэхээр 4 т болчихно. Сул тоогоор уламжлал тэг. Тэгэхээр энэ нь 4 болж тарах юм байна. Тэгэхээр т-ийн хоёр үеийн тойргийн радиус нь хэд болох вэ гэсэн чинь за одоо надад энэ чи радиус маань нэг өгсөн баа штэ. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо радиус нь т-ийн 2 үе тэгэхээр за 2-ыг орлуулчих. Тэгэхээр 2-ыг өчнө 2-ын квадрат нэмэх нь 3 буюу радиус т-ийн яг 2 үед радиус нь 11 болж байгаа юм байна. За тхийн бүглэх нь 11 болчихно. Тэгээд энэ эцэгнийг болгож байгаа. Тэгэхээр өөрөлдвөл одоо бүгд энийг өргөдүүлээ. За а-гаас т-гээр авсан уламжлал гэдэг бол давхар функц байгаа шүү дээ. Тэгэхээр а-гаасаа бүгдээрээ эхлээд ээр-ээр уламжлал аваад дараа нь ээрээсээ хугацаагаар уламжлал авчихна. За тэгэхээр эхний а-гаас уламжлахыг бид энийг олцсон. 2πr үрчх нь радиусаас т-гээр авсан уламжлалт маань энд 4 т болсон байна тий. За энийг бүгдийг толцсон. За одоо тэгсэн чи яах гэсч бүгдээрээ энэ чиний хугацаанаас 2 үеийн хэрэг чи 2 орлуулна шүү дээ. Тэгэхээр одоо бүгдээрээ яасан гэсэн чинь энэ а хугацаанаас уламжлал авсан эндээ т-гийн хооронд 2-ыг орлуулж байна. Тэгэхээр энэ чи болох юм гэсэн чинь 2π үрчх нь за радиустай би т-ийн 2-ыг тавьж байгаа шүү. Тэгэхээр энэ маань 10 болчихно. Үрчх нь 4-т гэхээр би энд 2-ыг орлуулж байгаа юм чинь 4-ийг үрчнө 2 болчихно. За яг энийг нөхцөн юм байх шиг байсан. За энд 2-ыг тавиад CD маань болохоор 11, энэ маань болохоор 8 байна шүү дээ. За тэгэхээр энэ маань юу болсон гэсэн чинь 22-ыг үрчгэн 8 юм биш үү? 8π. За 22-ыг 8-аар үржүүлэхээр бүгд хэд гарчна гэсэн чинь 176π. 176π гарч. За энэ саяын хариунд нь гэсэн чинь 2 болтой 51 үсэг нь мартагдсан юм шиг байна. Тэгэхээр хариу 176π гарна. За дараагийнх нь объектийн хөдөлгөөний тэгштгэл нь бидэрт ингээд өгсөн. За энэ шугамын дагуу цэг хөдөлж байгаа. Тухайн объектийн хурдтгалыг нэг үед болгоно. За тэгэхээр бүгдээрээ замаасаа уламжлахаар тэр хурд нь гарна тий. За хурдаа олъё. Тэгэхээр 6t квадрат хасах нь 6t нэмэх нь 2. За тэгэхээр энэ бүглэх юм нь 6 2 бүглэж байна. За дараа нь бүгд энэ хурдаа нэг үед болох гэсэн шүү. Тэгэхээр энийг орлуулахаар 6 хасах нь 6 нэмэх нь 2 буюу нэг үеийнх нь хурд нь 2 болно. За одоо хурдтгалыг олно гэхээр бүгдээрээ замаасаа 2 удаа уламжлах нь буюу одоо нэг хурднаасаа уламжлахаар хурдтгал гарна. Эндээс уламжлахаар 12t-гээс хасах нь 6. За тэгэхээр одоо би 12t-гээс хасах нь 6 гээд тэгээ манай хурдтгалаа бүгд энэ чинь а штэ тий. За энэ хурдтгалынхаа нэг үеийнхийг олно гэхээр энэ чинь нэгийг тавихаар 6 гарах. Тэгэхээр манай хариу нь энэ 6 ах нэ. За 36 болохоор хэдэн тооны машин үйлчлээс хамаарат нийт үнэ ийм төгрөглөдөг гинэ. За тэгэхээр нийт үнэ нь хасах 100 үрчгийн язгуудар x нэмэх нь 20,000 болдог гэж байна. За хэрвээ 100 шиг тонны машин үйлдвэрлэх үед нийт зардлыг олохдоо за тэгэхээр одоо 100 шиг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тэгэхээр энэ 100 орлуулахаар хасах 100 үрчгийн язгуурын дор 100 нэмэх нь 20,000. За тэгэхээр 100-аас эзэрхээр 10 болоод хасах 100 үрчгээр 1000 нэмэх нь 20,000 буюу яг 100 байх үед 19,000 төгрөгийн орлого болдог бахнэ. За тэгэхээр ингээд зардал гардаг бахнэ. Тэгэхээр энэ маань 19,000 гэж 19 гэж бүлэх юм байна. За яг энэ үед өөрчлөлтийн зардлын өөрчлөлтийн ордог болъё. За тэгэхээр эндээсээ уламжлал авъя. Тэгэхээр хасах 100 үрчиг нь энэ язгуудар x гэдэг маань x-ийн 2-1 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэргээс нь 2-1 уршаа гараад тэгээд 2-1-ээс нийс гарч нь хас 2-1 болоод 20,000 маань сул том чинь тэг болчихно. Өөрөөр энэ чинь ингэ шууд тавьсан байна шүү дээ. Тэгэхээр энэ зэрэгээ 2-1 болгож очсон байна. За тэгэхээр нэг эмэгтэйгээр энэ хоёр эмэгтэйгдээд хасах 50-ыг хуваах нь x-ийн хас 2-1 гэдэг маань
x-ийн нэм 2-1-ийг 2 дээр орчин тэгээ хасах. Учираас ингэж тавьчихна. За тэгэхээр манай энэ тоо маань хэдэ гэсэн чинь 50 байна. За тэгээд 100%-ийнх нь өөрчлөлт ордог болж байна гинэ. За тэгэхээр одоо яг 100 үед хэд юм бэ гэсэн чинь хасах 50-ыг хуваахны язгуудаар 100. Тэгэхээр хасах 50-ыг хуваахны язгуураас 10 гараад энэ маань хасах 5 болж байна. Тэгэхээр энэ хоёр хүнтэй тоо маань хасах 5 байх юм. За дараа нь 37. За галт хэрэг нэг буудлаас нөгөө буудлын хүртэл 4 минутын хугацаанд явдаг гинэ. Эхний буудлаас Т минутын дараах зай нь ийм км өгсөн гинэ. За эхний буудлаас Т минутын дараа зай нь ийм болно гэж. Т квадратаас усах нь 6-1 нь Т куб ийм км гэж өгөгдсөн. Галт хэрэг хэдэн минутын дараа ийм хурдтай болох вэ гэж. За мөн хамгийн их хурдыг олох гэж. За тэгэхээр бүгдээрээ замын тэгштэл өгсөн чинь хурдаа олно гэхээр эндээсээ уламжлах авчих. Тэгэхээр хурд гэдэг бол юу гэсэн чинь замаас уламжлах гэж. За өөрөлдвөл энэ юу гэсэн үг хэрэг замаас хугацаагаар уламжлах гэсэн үг шүү. За энийг хэлж байгаа. За одоо эндээс уламжлах. Тэгэхээр Т квадратаас уламжлахаар 2Т хасах нь 6-1 хүчин 3Т квадрат. За тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь 2Т-гээс хасах нь 2-1 нь Т квадрат болж байна. За тэгээ нөх юм харахаар бүгдээрээ энд нь 2 дээр 1 доор 2 юм шиг. Тэгвэл 1.5 км/минут хурдтайгаар хурдаа тэнцвэрбэл надад нэг хугацаа гадрах юм шүү дээ. Тэгэхээр яг 1.5 км/минут хурдтай хэдэн минутын дараа гэсэн. Тэгэхээр манай хурд нь 1.5 өгсөн. Тэгээд энийгээ хугацаагаа олноо. 1.5 км/минут хурдтай үед ямар хугацаанд дараа. За 2-оор үргэлжлүүлчих. Тэгэхээр 3 тэнцүү 4Т хасах нь Т-ийн квадрат. За эндээсээ Т квадрат хасах нь 4Т нэмэх нь 3. Эндээс Т-г болохоор 1 ба 3 гэж гарч байна. За тэгэхээр эндээс эхлээд тэдэн мэдэн дараа нь тэдэн мэдэн дараа гэдэг маань манай сая эхлээд эхний хугацаа маань 1 минут нь тэгээд дараа нь 3 минут гэж гарна гэсэн. Урбал хугацаа 1 ба 3 гарсан. За тэгвэл хамгийн хурдыг олно гинэ. Тэгэхээр би хамгийн хурдыг олно гэж манай хурдны тэгштгэл чинь 2Т-гээс хан 2-1 Т квадрат гарсан шүү дээ. Одоо бүгд энүүний хамгийн хурдыг олгож байгаа гэсэн. Тэгэхээр манай Т хугацааны үед нь доош харсан байна. Хамгийн хурдаа хаана ах вэ? Ариун цэг дээр ав тий. За тэгэхээр одоо хурдны хамгийн хурдыг олоход бол эндээс уламжлалнаа. 2-оос хан 2-1 өчн Т квадратаас уламжлахаар 2-ыг уршаа гаргаад зэрээс нь ихсэж байна. Тэгэхээр 2-оос хан Т болж байна. За нэг тэгтээ тэнцвэрлэхээр Т тэнцүү 2 үед. За энэ хамгийн ихдээ мэдээд байгаа гэхээр энэ маань манай Т-ийн парабол уламжлаад тэгтэнсэхээр ариун цэгийн абсцисс нь гарч байгаа тий. Тэгэхээр Т-ийн 2 үед хамгийн хурдтай авнаа гэж гарч байна. Тэгэхээр Т-ийн 2 үед хамгийн хурдтай буюу тэгвэл яг хамгийн хурдыг нь олох гинэ. Урбал 2 минутын дараа 2-ыг өчнө 2 хасах нь 2-ны өчнө 2-ын квадрат 4. Тэгэхээр 4-өөс нь 2 гэхээр 2 гэж гарах нэ. Тэгэхээр манай хамгийн хурд нь 2 км/минут юм байна. За оромгийн индукц L нь гүйдлийн хүч I-с хамаардаг гэж. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр оромгийн хүч L маань I-с хамаарсан тэгшгэлтэй шүү гэж. За тэрийн далд хэлбэр нь L квадратаар нэмэх нь I квадратыг үржих нь L тэнцүү 10. L нь цаана I-с хамаарсан байна. За тэгсний бүгд юуг болох юм гэсэн чинь I нь 2 үеийнх нь өөрчлөлтөөр ордог болох юм шүү дээ. I тэнцүү 2 үед DL-с DI-аар авсан уламжлалыг олно л гэсэн үг. За одоо заавархан дагав явчих. За тэгэхээр 70 функцийн уламжлалыг олвол гинэ. Эндээс уламжлал авал гэсэн үг шүү дээ. За эндээс L квадрат маань цаана I-с хамаарсан шүү дээ. Тэгэхээр эхлээд зэрэг уламжлал нь 2-ыг үржих нь L үржих нь L-ээсээ уламжлал. За L-ээсээ уламжлах юм гэж тавьдаг шүү. Одоо L-ээсээ I-аар уламжлал. За нэмэх нь энэ болохоор одоо үржир уламжлал гэсэн. Тэгэхээр эхлээд бүгдээрээ I квадратаас уламжлал авч L-ээр үржүүлээд нэмэх нь дараа нь L-ээсээ I-аар уламжлал аваад I квадратаар үржүүлж байна. Тэгээд 12 чинь тогтмол тайм чинь тэг болчихно. За тэгэхээс 2 L-ийг үржих нь DL-ээс I-аар авсан уламжлал нэмэх нь I квадратаас уламжлахаар 2-ыг үржих нь I
өрчгөн L. За тэгээ энэ маань D-L-ээс D-I-аар авсан уламжлал өрчгөн I квадрат тэнцүү Т. За тэгээ бүгдийг нөхөх юм ингээ харсан чинь манай энэ маань энэ 2 гэдэг маань манай А юм биш үү? Тэгэхээр энэ маань 2 юм байна. За тэгэхээр цаашаа эндээс бүгдээ D-L-ээс D-I-аар авсан уламжлал болно гинэ. За тэгэхээр бүгдээ энэ хоёроосоо D-L-ээс D-I-аар авсан уламжлал олъё. Хаалан саргач. Тэгэхээр 2 L дээр нэмэх нь D-L-ээс I-аар авсан уламжлал тэнцүү энийг нүүдж гарч. Тэгэхээр хасах 2I өрчгөн L. L нь бол цаана I-аас хамаарсан функц байгаа шүү дээ. За эндээс D-L-ээс D-I-аар авсан уламжлал ишижил өргөж. Тэгэхээр энэ маань ижил өргөдийн шууд нөгөө хаалтаа цогцлол өрчүүлчихье. За энд юу гэж тавьсан байна харъя. За эндээс болохоор бүгдээрээ энийг олноо гэсэн бат. За эндээс бис энийг нэрээ яатсан биш. D-L-ээс D-I-аар хаалнарахтай буруу гаргацсан юм биш. За одоо энэ хоёрыг олох гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энийг хаалтнаас харахаар D-L-ээс D-I-аар авсан уламжлалыг хаалтнаас харахчвал 2L дээр нэмэх нь I квадрат энийг хоошоо гаргахаар хасах 2I өрчгөн L. За эндээс D-L-ээс D-I-аар авсан уламжлалыг олохын тулд хасах 2I өрчгөн L-ийг хуваах нь 2L дээр нэмэх нь I квадрат. За тэгэхээр бүгдлэхийн юм маань болохоор энэ хэсэг маань 2 юм байна. За ингэж авчаад дараа нь I тэнцүү анхны тэгшлээс I тэнцүү 2 үед L-ийг олох гэж байгаа. Тэгэхээр анхны тэгштэл маань L I 2-ийн хамаарал маань энэ байна. Үргэлж манай энд бол энэ байна. За энэ ч бүгдээрээ I оронд 2-ыг тавиад L-ийг олж байгаа. Үргэлжлэл L-ийн квадрат дээр нэмэх нь I квадратыг өрчгөн L тэнцүү 12 гэж өгсөн байна. Хамаарал нь. Тэгэхээр энд I нь 2 үед L-ийг олж. За тэгэхээр L-ийн квадрат нэмэх нь I-ийн квадрат маань 4 өрчгөн L 12-оо уршиг гаргаж. За эндээс L орлоо. Тэгэхээр манай L нь хасах 6 ба нэмэх 2 гарахаар нь квадрат гэж бодвол за хасахыг нь болохгүй. Тэгэхээр манай I нь 2 үед L нь 2 юм байна. За тэгсэн чинь сайн манай тэгшүүлж энэ шүү дээ. Энэ нь 4, энэ нь 12 юм шүү. За эндээс манай L нь 2 юм байна. За тэгээд одоо эндээсээ D-L-ээс D-I-аар авсан уламжлал олчих. За одоо бүгдээрээ хаана олох гэсэн энд орлоо. За D-L-ээс D-I-аар авсан уламжлалын I-ын тэнцүү 2 байх юм бол шүү дээ. 2-ыг орлуулах гэсэн үг. За тэгэхээр хасах 2 чинь тэр үеийнх нь L-ийн бүгдээс 2-ыг олцсон. За тэгэхээр эндээс чинь болохоор I оронч 2 юм байна. L-ийн оронч 2 байна. Баах нь 2-ыг хүчин L-ийн оронд 2, I оронд 2. Тэгэхээр энэ маань хасах 8-ыг хуваах нь 4 дээр 4-ийг нэмэхээр 8 болоод манай энэ нь хасах нэг гарах юм байна. За тэгсэн чинь энэ чинь энгийн бот гаргацсан байна уу юу? Энэ маань зүгээр шууд нэг тоол гарах юм шүү. За даан 39 10 радиустай бөмбөрцөгт багтсан ойн 39 чинь өмнө утасны бодлоготой яг адилхан ба шүү дээ. За энэ яг адилхан болоод тавтаа тавцсан юм байна. За одоо тэгвэл 40. За 40 ямар функцийн уламжлал нь гарах вэ гэж. Энэ чинь нэг функцийн уламжлал юм байна л да. За ямар функцийн гэхээр би эндээсээ интеграл авчих гэсэн үг шүү. Тэгэхээр 2x квадратаас интеграл авахаар анх байсан функцийг авна. Олон 2-ыг бүчин квадрат юм чинь зэрэндээ 1 нэмээд тэрэндээ хавчиж нэмэх нь c. Энэ функцээс уламжлал авахаар 2x